төрөлцөж ирсэн гадна дотны төлөөлөгчид оролцож байгаа нийт төлөөлөгч та бүхэндээ Сэдмүнийн хамгааллын эд сайд мөнгөж залмаасан эцэг гэж яригддаг. Ихтэй одоо их хүрэлцэн ирсэн байна. Энэ хуралдааны үйл ажиллагааг одоо нээж байна. Хуралдааны үйл ажиллагааг нээж Ямрыг ирээ. Өнөөдөр бид гендрийн мэдрэмжтэй ирээдүйн бодлого төлөвлөлт тусламж үйлчлэгээ гэсэн сэдв. Энэ асуудал өнөөдөр тулгамж байгаа асуудлын нэг байгаа. За бид ер нь бол гендрийн мэдрэмж гэдэг асуудал бол өнөөдөр яригдж байгаа асуудал биш. Олон жилийн өмнө бодлого төрж байгаа. Тухайлбал эрүүл мэндийн салбарын нийт ажлын 97800 авч үзвэл энэ маань одоо бас тодорхой хэмжээгээр бодлогын өндөр эрүүл мэндийн салбарын зөвхөн нийт ажилчид биш. Энэ салбарын бодлогын түвшинд тодорхой хэмжээгээр олон дүрм журм хууль гарсан боловч уран цугларч гендрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт гендрийн мэдрэмжтэй тухайн салбар орон нутгийн хөгжлийн бодлого ерөнхий төлөвлөгөө хөтөлбөр төсөл гендрийн мэдрэмжтэй бичсэн байна. Энэ хууль дүрм журмд бид өнөөдөр эрүүл мэндийн салбарын энэ гендрийн асуудлаас анхаарал байна гэсэн ийм бодлого төрж байгаа юм. Энэ хүүсний эрс гис байдал дээр бид бас тодорхой хэмжээний бодлого хүрээд одоо тийшний хувьд гендрийн тэгш байдал дээр эмэгтэйчүүд эрүүл мэндийн салбар дээр илүү давамгааж ажилладаг. Тэсний зохицолтоо энэ физиологийн үйл ажиллагаа бол бас ажлын амжилтанд нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан. За тэр дарга нь эмэгтэй бол эрэгтэй хүнийг оруулж хийчих шиг ийм хошигнсон юм хүртэл ингэж явж идэг. Энэ чинь өөр Гадгаалт нь бол одоо гендрийн тэгш байдлыг хангах охид эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр бол томхилсон байна. Жишээлх нь бол гендрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх. За засгийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа бас энэ онд дуусж байгаа. За энэ хөтөлбөр байдлаар харж байгаа юм гэхээр үнэхээр цаашид гендрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт маань салбарын бодлого төлөвлөлт бодож байна. Энэ хуулийг оролцуулахад батлахад бас оролцож ирсэн, хамтарч ажилласан улсуудтай байгууллага. За өнөөдрийн үндэсний чуулганаар бол Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил 4 нэмэх төслийн хүрээнд зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийн энэ үндэсний чуулган маань гендер эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тэр дундаа эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, за эргээд хяналт үнэлгээнд мөн гендер эрх тэгш байдлын үзэл баримтлалыг тусгах гол институцлэх гол алхам тавигдж байгаамаа. Тэгэхээр Азийн хөгжлийн банк бол өөрөө аливаа Монгол улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд гендер эрх тэгш байдлын үзэл баримтлалыг төслийн дизайнаас нь ахуулаад хэрэгжилт эргээд хяналт үнэлгээнд дээр нь мөн тавьж ажилладаг. За энэ хүрээндээ бол эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт мөн үйл ажиллагаанд нь гендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгах эхлэл болох өнөөдрийн гендрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт үйл ажиллагааг дэмжих төлөвлөгөө гаргах зорилгоор өнөөдрийн чуулганы зохион байгуулж байгаамаа. Эдүүгээ Монгол улсад хэрэгжүүлж байгаа бүхэл техник тусалцаа болоод төсөлгөө тусламж хөнгөлөлтөө зээлийн төслүүдийн хүрээнд ч мөн Азийн хөгжлийн банк гендрийн тэгш байдлын үзэл баримтлалыг төслийн дизайнаас нь ахуулаад хэрэгжилт эргээд хэрэгжилтэнд тавих хяналт үнэлгээнд дээр ч мөн тулгуурлаж ажилладаг. Тэгэхээр эргээд стратегийн зорилгын хүрээнд мөн гендрийн асуудал маань Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаанд сууж явж идэг гэсэн үг юм. Гендрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг энэ байрны суурнаас авч үзвэл тодорхой хэмжээгээр Монголд явж байгаа хөгжиж байгаа юм салбар л да. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өөрсдийнх нь гендрийн одоо хэвшмэл ойлголт усад зүйлээс хамаарат энэ тусламж үйлчилгээ бүрэн авч шинэ үеү гэдэгт ялгаатай байдал олон харагдаж байгаа. Жишээлбэл эрэгтэй хүмүүс бол эмнэлгийн тусламж нэг эрэлхийлдэггүй тийм хүмүүс шүү дээ. Нэг эмчээр яваад байдаг тийм нэг ядарсан эр хүн биш вэ чинь том мундаг эр хүн гэдэг ийм ойлголт нөгөө гендрийн одоо эрэгтэйчүүдийг бидний төлөвшүүлж байгаа нэг том одоо гендрийн алдаатай ийм хандлага байхгүй юу? Тэгэхээр энийг даван туулахгүй бол өнөөдөр эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 8 насаар бага байна. Энэ маань өшөө олигтой өсөхгүй байна. Гэтэл эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс өндөр байна. Өөрөөр хэл нас барж байгаа хүний 60% нь
эрэгтэй хүн байхад 40% нь эмэгтэй хүн байна ш. Тэгэхээр бид эрэгтэйчүүдийн зүг рүү энэ гендрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн тусламжийг нэлээд сайн бий болгох шаардлага байгааг амьдралын дэс харуулж байгаа. Нөгөө талаас эрэгтэйчүүдийн дунд арх тамхи хэрэглэх байдаг юм уу? Бусад одоо тийм гаж эрсдэл зан үйл бол нэлээд байна ш. Өөрөөр хэл одоо 37% нь арх хэрэгжилж 5 эрэгтэй хүн дутмын нэг нь архин дүнснээ донд хөвчтэй болсон байна гэсэн эрдэмтдийн судалгаа байж ш. Хамгийн хүнд хэцүү ажлаа бид хэнд өгдөг вөхөр эрэгтэйчүүдэд өгдөг. Уул уурхай одоо зам барилга гадаадд яваад мөнгө олж иргээд ингээ 2-3 жил ханы жил өр хөвгтөөс нь холдуулаад ингээ явуулж ш. Энэ маань эргээд эрэгтэйчүүдийн эрүүл мэнд цаашдын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж. Энэ бүгдийг бид эрүүлийн хамгаалахын тусламжинд гендрийн мэдрэмжтэй байлгаж байж тэр эрэгтэй хүмүүсийн одоо эрүүл мэндийг хамгаалах ёстой. Өнөөдөр мэрэгжлээс шалтгаалж хөгжтэй хүмүүсийн 70 орчим хувь нь эрэгтэйчүүд байна. Дох билгийн дохоор одоо халдвар авсан хүмүүсийн мөн 70 гаруй хувь нь эрэгтэй хүн байж шээ. Тийм учраас энэ зөвлөлөө бид асар их анхаарал тавих ёстой гэдэг өнөөдрийн энэ эрүүл мэндийн бодлого төлөвлөлт анхан шатны тусламжийг гендрийн мэдрэмжтэй болгох үндэсний байх хурал чухал шийдвэрүүд гаргана гэдэгт итгэж байна. За нөгөө талаас би дандаа эрэгтэй хүний тухай ярьчих шиг боллоо. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн бидэнд анхаармаар асар их зүйл байна. Тийм ээ. Эмэгтэй хүний нуруунд дээр юу байдаг вэ? Гэр бүлийн бүхэл бүтэн авч явах тэр ажил эмэгтэй хүний нуруунд дээр өр хүүхдээ тэн төрүүлж хүн болгох ажлын ихэнх нь өвчтөе зовлонтой хүмүүсийн асран халамжлах тэр асрамж үйлчилгээний эдийн засгийн ихэнх нь эмэгтэй хүний нуруунд дээр байдаг. Гэтэл энэ хөдөлмөр нийгмийн талаас, гэр бүлийн талаас үнэлгээ муутай. Ер нь эмэгтэй хүний хийх ёстой ажил гэсэн нийгмийн үнэлэмжинд. Тэгэхээр энийг хүртэл бид эргүүлж бодож энэ асуудалд хандах юм нийгмийн шаардлага байгаа. Тэгэхээр бид өнөөдөр бол эрүүл мэндийн цонхоор энэ бүгдийг харж байна. Энийг биш маш олон цонхоор одоо харах гэр бүлийн талаас нь, хүүхдийн хүмүүжил талаас нь, боловсрал талаас нь ингээд хараад үзэхэд энэ асуудал бол нийгмийн бүхэл салбарын анхаарал татсан бүгдээрээ хамтарч ажиллаж эрүүл аз жаргалтай Монгол хүн хөгжиж байгаа Монгол орны төлөө хийх ёстой маш том ажлаа гэдгийг энд тэмдэглэж хэлэх ёстой. Гендер гэхээр зарим хүн эмэгтэй хүн даргуулах гэсэн ажил юм шиг ийм ойлголт нийгэмд нэлээд хавтгай болцсон. Тийм биш. Энэ бол өөрөө бие даасан бүхэл бүтэн том шинжил ухаан. 20-р зууны сүүлд феминизмын онол дээр үндэслэж гараад 21-р зуунд хүн төрөлхтний хөгжлийн арга зүй гэж ингээд тодорхойлогдсон шинжил ухаан шүү дээ. Тийм учраас энд бүх нийтийн боловсрал хандлагыг өөрчлөх ийм том шаардлага байгаа. Тэрэн дотор ард түмний эрүүл мэндийг хамгаалахад эрүүлийн хамгаалахын бодлого тусламж өгөх арга хэмжээг гендрийн мэдрэмжтэй болгох нийгмийн шаардлага байгаа. Энэ зорилгоор энэ хурал болж байгаа. Доржийн банк. Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4 төслийн гендрийн асуудал хариуцсан богино хугацааны зөвлөх. Тийм гендрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн салбарт бодлогыг хэрэгжүүлэх тийм ээ. Гендрийн асуудлуудыг аль шатанд нь одоо хэрэгжүүлэх арга хэмжээний талаар бүх орон нутгийн манай эрүүл мэндийн салбарын удирдлагууд за нийслэлдэх бас байгууллагуудын удирдлагууд гэсэн энэхүү үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Энэ асуудлаар бид 2011 онд Монгол Улсын гендрийн эрхтгч байдлын тухай хууль батлагдсан гарсан. Энэний үндсэн хүрээнд бол бүх одоо аймагуд засгийн газар яамдуудын дэргэд бол үндэсний зөвлөлүүд салбар зөвлөлүүд ажиллаж байгаа. Энийхээ үйл ажиллагааг идэвхжүүлэх салбартаа бас гендрийн асуудал онцлог төрийн захиргааны байгууллагууд онцлог асуудлууд харагдаж байгаа жишээтэй тийм ээ. Жишээлбэл эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллагт бол эмэгтэйчүүдийн эзлэх хувь бол одоо 70-аас 80% байх жишээтэй. Манай орон нутагт ажиллаж байгаа, эмнэлгүүдэд ажиллаж байгаа эмч нар, асрагч нар, совилогч нар энэ улсуудын бол 80% нь эмэгтэйчүүд эзэлж байна. Жишээл одоо хүн төжөө аж ахуй одоо бусад одоо яамдууд бол бас эрэгтэйчүүдийн эзлэх хөв өндөр байдаг. За мөн засгийн газрын төвшөнд бол удирдах ажилтны төвшөнд хийж ирэх гендрийн асуудлыг бас тэгшдэг тийм ээ. Гендрийн эрхтгч байдал, гендрийн мэдрэмжтэй байх энэ одоо сургалтуудыг салбарынхаа бүх хүрээнд өнөөдөр бол одоо нэлээд сайн ярьж, зөвлөгөөнөө хийж, үүрэг даалгавар өгч, хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж явуулж байна. Тухайлбал эрүүл мэндийн салбарт бол одоо 80-20% харьцаатайгаар манай эмч эмнэлгийн ажилчдын харьцаа бол байна. 80% нь эмэгтэйчүүд, 20% нь эрэгтэй хүүсийн төлөөлөл байх жишээтэй. Тэгэхээр эндээс ингээ харахад бол эрүүл мэндийн салбарт байгаа энэ эмэгтэйчүүдийн одоо гендрийн бодлого
одоо энэ одоо төлөөллийн салбарын бодлого хэрэгтэй, заашгүй шаардлагатай. Өөрөөр ажлын ачааллыг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг зохицуулах, тийм ээ. Эмэгтэй улсууд эмэгтэйчүүдээ бас арга эртний ажилуулах, цаг хугацаанд нь ажилуулж байх, тийм ээ. Тэр онцлогтон таарсан бодлогыг хэрэгжүүлэх мэт одоо асуудлууд бол манай эрүүл мэндийн салбарт байна. Түрүүний хэлсэн багахан хувийн 20% эзэлж байгаа эрхтэй боловсон хүчнийг бэлдэж, одоо гендрийн хуулийнхаа тухай бэлдэж ажилуулах ёстой. Эрхтэй эмчийг бэлдэх, совилогчийг бэлдэх. За боловсролын салбарт тэр цэцэрлэгийн багш, сургуулийн багш, тийм ээ, эрхтэй багш, эрхтэй цэцэрлэгийн эрхлэгчийг, цэцэрлэгийн багшийг бэлдэх гэх зохицуултууд бол яг өнөөдрийн хэлж байгаа асуудлууд бас орж төлөвлөгөө нь тусгадж явж байгаа.